Сайн байцгааны үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаар эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу? Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хураангуйг хүргэе. Говийн их дархан цаазат газар байгуулагдсны 50 жилийн ой дохиж байна. Нийслэл эх оны Төсвөөсөө Playtime фестивал зориулж 17.1 тэрбумаар авт зам тавьж 530 саяар захилгааны шугам барина. Трамп Москвагийн уулзалтыг сайшааж талууд Флоридад дахин уулзахар болжээ. Prada Group Versace-г худалдан авлаа. 2014 онд осолдсон Малайзийн MH370 онгоцыг энэ сараас үргэлжлүүлэн хайна. Эхний мэдээ говийн их дархан цаазат газар байгуулагдсны 50 жилийн ой дохиж байна. Монголын говийн унганд хүрэх биологийн олон янз байдлыг хамгаалах үйлсэд шилдэг жишг тогтоон ажиллаж ирсэн хамт олонний хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж тус газрын хамгаалалтын захиргааг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Алтан гац одонгоор шагнасан байна. Говийн их дархан цаазат газрыг анх 1975 онд ардын их хурлын тэргүүлэгчдийн 84-р зарилгаар байгуулсан бөгөөд энэ бүс нутгийн дэлхийн хамгийн том бүрэн бүтэн хിവэр хадгалагдсан говь цөлийн экосистемүүдийн эхний 10-т багтдаг. Мөн хүний үйл ажиллагааны нөлөөнд өртөөгүй. Унган төрхөө ховор бүтнээрээ хадгалсан байдлаараа олон улсын судлаачдын анхаарлыг татдаг онцгой газар нутаг юм. Өнгөрсөн хагас 100 жилийн хугацаанд тус байгуулах говийн их дархан газрыг хөгжүүлэх, дахин нутагшуулах, их говийн экосистем шүхэр зүйлийг хамгаалах, говийн баавгай, хавтгай тэмээ үржүүлэх, мөн унган экосистемийн хүлцэл, тогтворжилтыг хангах зэрэг олон улсын хамтарсан томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж бодит үр дүн гаргасан байна. Энэ юуг илэрхийлж байна гэхээр Монгол улсын ерөнхийлөгч байгаль орчны салбарт ач холбогдол өгж энэ үнэлэмжийг нь ач холбогдлыг нь өндөр түвшинд хүргэж байна гэдгийг бас илэрхийлж байгаа ийм сайхан үйл явдал болж байна гэж бид ойлгож байгаа. Тэгээд ан амьтан бол үг хэлж гомдол тавьж санал хэлж чадахгүй байгаль их дэлхий бидэнд бусад салбарын хүмүүс шиг ингээд дуу хоолойгоо өргөж чадахгүй. Тэгэхээр үүнийг хамгаалах ёстой. Говийн их дархан цаазат газарт 350 гаруй тах, 52 мазаалай, 500 гаруй хавтгай тэмээ, 11,000 орчим хулан, 8,000 орчим хар сүлт зэрэг амьтад нутагшилж байгалийн жам ёсны орчиндөө тогтвортой нутагшилж байна хэмээн манай улсын болон холбооны бүгд найрамдах Герман улс, Америк нэгдсэн улс, Франц, Их Британи, Нидерланд, бүгд найрамдах Хятад ард улс, Чех улсын судлаачид онцлон тэмдэглэжээ. Манай говийн их дархан газар бол Монгол улстай хамгийн том газар нутгийг хамгаалдаг. Тэгээд тэр нутаг маань одоо хүн амьтан оршин амьдэрдэггүй. Яг жинхэнэ онгон төрхөөрөө хадгалагдаж байгаа. Тэр одоо хамгаалж байгаа бид нарын хамгаалж байгаа газар маань одоо эрсдэс уур амьсгалтай зундаа маш их халуун өвөлдөө маш их хүүтэн ийм орчин байдаг. За энэ бүс нутагт л одоо говийн Монгол улсын одоо бахархалт үндэсний бахархалт амьтан мазаалай хавтгай тах хулангууд байна. Ийм учраас энэ бүхнийг бид нарын тухайд хамгаалтын захиргаатын албаагчдын тухайд зөвхөн бид нар үнд зүйлээ хамгаалж байгаа бус дэлхийн үнд зүйлийг хамгаалж байгаа гэдэг сэтгэлээр өнөөдрийг хүртэл хамгаалаад одоо халуунд нь халаад хүүтэнд нь хөрөө явж байна. Эдгээр амжилтан зөвхөн биологийн төрөл зүйлийг хамгаалаад зогсохгүй нутгийн иргэдийн амжиргаа, байгаль хамгааллын оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын экологийн боловсролыг дээшлүүлэх, олон нийтэд байгаль хамгааллын ач холбогдлыг ойлгуулах зэрэг олон талын үр нөлөөг бий болгосон юм. Шагнал гардуулах ёслолын дараа байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалтын захиргаатын үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалтыг өргөжлүүлэн зохион байгууллаа. Энэхүү уулзалт нь тусгай хамгаалалтай бүс нутгийн бодлого, менежмент, хамгаалалт, санхүүжилт, олон улсын хамтын ажиллагааны чиглэлд баримтлах шинжлэлийн арга замыг хэлэлцэх томоохон хэмжээний платформ болж байгаа юм. Тэгэхээр өнөөдрийг хүртэл энэ хамгаалтын арга хэмжээг явуулахад санхүүжилтийн асуудлыг олон улсын төсөл хөтөлбөрөөр л шийдсэн байдаг. KFW гэдэг хөрөнгө оруулалтын төсөл байгаа. За мөн биднэрт бас маш том боломж байгаа. Дэлхийн өнөөдөр яг энэ уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын дөрөөдлийн асуудал, дасан зохицох, даван туулах асуудлыг ярьж байгаа үед бид нар тусгай хамгаалсан газар нутаг руугаа л өнөөдөр бид нар орж амьдарч ирээдүйн хойч үедээ үлдэх хамгийн чухал бүс нутаг гэдгийг бол тодорхойлсон учраас дэлхий дээр байгаа нэн ховор, амьтан, ургамал, биологийн олон янзын байдлыг хамгаалж үлдсэн улс болвол яа харахгүй Монгол улсаа
Ерөнхий зохион байгуулагч байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, хамтран зохион байгуулагч болох Монголын байгалийн өв сан, Германы KfW банкны BACCP төрөл, GIZ, Hans Seidl-ийн сан, The Nature Conservancy буюу TNC, эдгээр байгууллагуудын хамтын ажиллагаа нь Монгол улсын тусгай хамгаалтын газар нутгийн сүлжээг олон улсын түвшний менежменттэй болгох, урт хугацааны санхүүжилт, шинжлэх ухаан төвтэй хамгаалалт, нутгийн иргэдийн оролцоонд тодгуурласан хөгжлийн шин жишг тогтооход үнэтэй хувь нэмэр оруулжээ. Дараагийн мэдээ, эх оны нийслэлийн төсөвт жил бүр уламжлал болгон зохиогддог Playtime фестивал зориулж 17.1 тэрбум төгрөгөөр авто зам тавих, 530 сая төгрөгөөр захиргааны шугам татах ажлын санхүүжилтийг багтаасан байна. Энэ нь хотын дарга өнгөрсөн жилийн Playtime-ийн сүүлийн өдөр залуучуудад амласан амлалт байсан юм а. Тухайлбал Налах дүүрийн 3 дугаар хороо Тоньюкукийн зогсолбор газраас Playtime аялал жуулчлалын зогсолбор хүртэл 8.4 км авто зам байгууламжийг 17.1 тэрбум төгрөгөөр барих юм. Энэ ажил нь өнгөрсөн 6 сараас эхэлсэн байна. Чамба зам компани 17.1 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхээр тендер шалгарч эхний жилийн санхүүжилтэд 9.3 тэрбум төгрөг авсан байна. Эх онд үлдэгдэл санхүүжилтийг шилжүүлснээр Playtime фестивал руу залуучууд засмал замаар очдог болох юм. Мөн Playtime аялал жуулчлалын цогцлбор хүртэлх захиргааны ажилд 530 сая төгрөг төсвөлсөн байна. Захиргааны шугам татах ажлын тендер өнгөрсөн 6 сар зарлагдаж, Мөнхийн дахлаг хязгаарлагдмал хариуцлагатай компани шалгарчээ. Тухайлбал өнгөрсөн жилийн Playtime фестивалийн хамгийн сүүлийн өдөр хотын дарга Нямбаатар залуучуудад эх жилийн Playtime-аас өмнө тус орчмын авто замыг шинээр тавьж, автомашины зогсоолыг байгуулна, эрчим хүчний асуудлыг шийдэж өгнө гэж амлаж байжээ. Мэдээ үргэлжилж байна. Монгол улсын хууль тогтоомжид 2015 оноос эхлэн хэрэгжиж буй нэг чухал зохицуулалт бол монгол хэлний тухай хууль юм а. Энэ хууль нь монгол хэлний үнэт үеийг хамгаалах, төрийн болон албан харилцаанд монгол хэлний хэрэглээг баталгаажуулах, цаашид хоёр бичгийн бодлогыг зэрэг хөгжүүлэх зорилготойгоор батлагдсан байдаг. Бид өнөөдрийн хуулийг довчоор болонгаар монгол хэлний тухай хуулиас танилцуулах болно. Энэ хуулиар төрийн байгууллагууд төрийн албан агчид бүх шатны албан бичиг баримт, шийдвэр, журам, тэмдэглэгээ монгол хэлээр кирилл бичгээр хөтлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл төрийн үйл ажиллагаа монгол хэл дээр нийгмээр ойлгомжтой, нэгдсэн стандарттай байх нь хуулийн үндсэн зарчим юм. Түүнчлэн иргэдэд үзүүлэх төрийн үйлчлэгээ, мэдээлэл, цахим систем, бүртгэлийн бүх хэлбэр нэг стандартаар монгол хэл дээр байна. Хуулийн 4-р зүйл нэр томьёог тайлбарсан бөгөөд энд монгол хэл, бичгийн суурь ойлголтуудыг хуульчилсан. Тухайлбал 4-1-1-д төрийн албан ёсны хэл гэж орчин цагийн утга зохиолын монгол хэлийг хэлнэ гэж тодорхойлж, 4-1-3-д үндэсний бичиг уламжлалт монгол бичиг болохыг тусгажээ. Ингэснээр кирилл болон үндэсний бичиг хоёул монгол бичгийн мөн чанартай хууль баталгаажуулсан. Тус хуулийн 5-1-д монгол хэл бол үндэсний оюун соёлын өв, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болохыг зааж, 5-3-д иргэн бүр монгол хэл сурах бичиг, монгол хэлээр мэдээлэл авах хэрэгтэй гэсэн нь монгол иргэн бүрийн үндсэн эрх гэдгийг хуульчилжээ. Хуулийн суурь зарчмыг 5 дугаар зүйл заадаг. Монгол хэл бол монголчуудын оюуны, соёлын үнэт өв, улс үндэстний дархлаа, тусгаар тогтнолын баталгаа гэж тодорхойлж, монгол хэл бичиг үсгийг хамгаалах, хөгжүүлэх бодлогыг боловсруулах нь төрийн үүрэг болохыг тогтоосон. Мөн иргэн бүр монгол хэл бичиг сурах, өвлөх, хамгаалах хэрэгтэй гэдгийг онцолжээ. Монгол хэлний бодит хэрэглийг заасан чухал үлэг бол 6 дугаар зүйл. Энэ зүйлд Монгол улсын нутаг дэвсгэрт төрийн байгууллага, шүүх, боловсролын байгууллага, гадаад паспорт, төрсний болон гэрэлтийн гэрчлэгээ зэрэг бүх албан бичиг баримтыг монгол хэлээр үлдэхийг заасан. Мөн зар мэдээлэл, нийтийн тээврийн зааварчилгаа, байгууллагын хаягжуулалт зэрэг олон нийтийн талбай дахь мэдээлэл бүгд монгол хэл дээр байх ёстойг хуульчилсан байдаг. Харин бичгийн хэрэглээг тодорхойлсон 7 дугаар зүйл төрийн болон орон нутгийн байгууллагууд албан хэрэгээ кирилл бичгээр хөтлөнө гэж заасан ч үндэсний бичгийн хөтөлбөрийг хэрэгжүүлсний дараа 7-гийн 2-т зааснаар хос бичгээр явуулна гэж тодорхой заажээ. Энэ заалт нь 2020 оны 1-р сарын 1-ээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд төрийн үйлчлэгээ албан бичиг үндэсний бичгээр давхар үлдэгдэж эхэлсэн гэсэн үг. Хуулийн 8-р зүйл монгол хэлний зөв бичих дүрмтэй холбоотой. Кирилл болон үндэсний бичгийн тусын нэгдсэн зөв бичих дүрмтэй байж, төл бичиг, нэр томьёо, үгийн сангийн стандартыг эрх бүхий байгууллага боловсруулж батлана гэж тодорхойлсон. Хуулийн дараагийн бүлгүүд төрийн байгууллагуудын үүргийг тогтоодог. Жишээлбэл 9-р зүйлд Монгол улсын ерөнхийлөгч хэлний бодлогын асуудлаар санал өргөн мэдүүлэх, 2 жил тутам тайлан гаргах, хэл бичгийн ажилд идэвх санаачлаг гаргасан иргэнийг шагнах зэрэг үүргийг хүлээдэг. 10 дугаар зүйлд улсын хурлын хэлний бодлого, эрх зүйн орчныг тодорхойлж хяналт тавих үүрэгтэй бол 11 дугаар зүйлд засгийн газар монгол хэл бичгийн хэрэглээ, хос бичгийн бодлогыг хэрэгжүүлэх, үндэсний хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлэх үүрэг
үүрэгтэй юм байна. Мөн 15 дугаар зүйл цахим орчин дахь монгол хэл бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үндэсний бичгийн хөрвүүлгийн програм алдаа шалгах системийг нэвтрүүлэх зэрэг мэдээлэл харилцаа холбооны бодлогын үүргийг тодорхойлсон нь өнөөгийн технологийн эринд маш чухал зохицуулалт болж байна. Гадаад хэл дээр үйлдсэн альва бичиг баримт шүүхийн материал заавал монгол хэл дээрх албан орчуулгатай байхыг хуульд шаарддаг. Энэ нь монгол хэлийн шүүхийн процесс, хууль зүйн оролцоо, иргэдийн эрхийн баталгаанд үндсэн байр суурь эзэлж байгааг илтгэнэ. Иргэн бүрийн үүргийн тухай хууль тодорхой байр суурьтай. Монгол хэлний зөв бичих дүрмийг баримтлах, олон нийтийн орчинд хэлний соёлыг сахих, хүүхэд залуучуудад зөв хэрэглээг хэвшүүлэх нь хууль заасан нийтлэг үүрэг. Төр боловсролын байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслүүд монгол хэлний зөв хэрэглээг түгээх, буруу хэрэглэг засах хариуцлагатай. Ингээд нэгтгэн дүүнэхэд монгол хэлний тухай хууль нь монгол хэлний үнэт төвийг хамгаалж, төрийн албан ёсны харилцаанд нэг стандарт бий болгож, үндэсний бичгийг сэргээн дэлгэрүүлэх бодлогын суурь баримт бичих болж байна. Хэл бол улс үндэсний оршихуйн гол үндэс. Харин хууль бол түүнийг хамгаалах баталгаа билээ. Монголын хувийн сургуулиудын холбооноос боловсролын сайд Наранбаяр 6-аас 9-р ангийн хүүхдүүдийг танхимаар хичээллүүлэх тухай шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагад Монголын хувийн сургуулиудын холбоо нь 2025 оны 11-р сарын 27-ны өдөр гаргасан 1-5 ангийн сурагчдын танхимын сургалтыг захим хэлбэр шилжүүлэх шийдвэртэй холбогдуулан эцэг эх сургуулиудын судалгаа мэдээлэл авч нээлттэй шаардлагыг боловсролын яамд хүргүүлэн ажилласан. Тус судалгаанд 51 сургуулийн 28445 сурагч хамрагдахад сурагчдын тоо 1098 буюу 6.7% гарсан дүнтэй байна. Мөн захим сургалтын сурагчдын боловсролын чанар, сурах идэвх, сэтгэл зүй сөрөг нөлөө үзүүлж, гинти шийдвэр нь багш нарын ажлын ачаалалд хүндрэл учруулах, эцэг эхчүүдийн бухимдлыг нэмэгдүүлэх үр дагавартай байгаад сургуулиудын зүгээс мэдээлж байна. Сурагчид ханаа томоноос урьдчилан сэргийлж, маск зүүж, гараа ориутгах, халдвар хамгааллын дэглэмийг сахих, дархлаажуулалтыг сайжруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн танхимаар хичээллэх боломж бүрэн байна. Иймд Монголын хувийн сургуулиудын холбоо 6-аас 9-р ангийн захим сургалтыг яаралтай танхимын сургалтаар шилжүүлэх, сургалтын тасралтгүй байдлыг хангах, сурагчдын суралцах эрхийг зөрчихгүй байхад чиглэсэн шийдвэр гаргахыг шаардаж байна гэжээ. Манай улсад энэ оны 11-р сарын 30-ны байдлаар 138 улсын 37097 иргэн албан болон хувийн хэрэгээр оршин суух бүртгэлтэй байна. Тодорхойлбол Америкийн нэгдсэн улсын 1175, Бүгд найрамдах Солонгос улсын 1777, Бүгд найрамдах Энэтхэг улсын 2278, Оросын албаны улсын 3020, Бүгд найрамдах Хятад ард улсын 22868, бусад улсын 5979 иргэн байгааг гадаадын иргэн харьяатын газраас мэдээллээ. Гадаадын иргэний эрх зүйн байдлын хууль зааснаар Монгол улсын нутаг дэвсгэрт хувийн иргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо манай хүн амын 3%, үүний дотор нэг улсын иргэн 1% бүртгэл байх боломжтой ажээ. Одоогоор манай оронд хувийн иргээр оршин сууж буй гадаадын иргэдийн тоо нийт хүн амын 105%-ийг эзэлж байгаа бөгөөд үүнээс бүгд найрамдах Хятад ард улсын иргэн тэг 164, Оросын албаны улсынх тэг 108, бүгд найрамдах Энэтхэг улсынх тэг 106, бүгд найрамдах Солонгос улсынх тэг 105, Америкийн нэгдсэн улсын иргэд тэг 103% эзэлж байна. Оршин суух бүртгэлтэй гадаадын иргэдээс 585 нь албан, 19092 нь хөдөлмөр эрхлэх, 5304 суралцах, 5804 нь хөрөнгө оруулах зорилгоор 1767 цагаач, 140 нь шашны, 3260 нь гэр бүлийн, 1145 нь бусад зорилгоор хэрэгжээ. Нийтийн эзэмшлийн 50 байршил төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжиж байна. Энэ хүрээнд хотын дарга Нямбатар, төвийн 6 дүүргийн удирдлага, ерөнхий архитектур, газрын алба, автозам, ус сууг, захилгаан түгээх, дулаан хөгжлийн корпорац зэрэг холбогдох байгууллагуудтай уулзалт хийж, хамтран авто зогсоолыг сайжруулах менежментийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр хотын дарга Нямбатар олон улсын жишгт хамгийн дээд тал нь 3 цаг хүртэлх хугацаанд төлбөртэй зогсоолыг ашиглуулдаг. Улаанбаатар хотод байгаа бүх автомашины зогсоолыг шинэ менежментэд оруулна. Өнөөдөр захилгаан түгээх ус сувг дулааны захилгаан хангамжийн байгууллагуудыг уг хуралд оруулсан шалтгаан нь хоорондоо уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Бид өнгөрсөн хугацаанд үнэгүй томоохон зогсоолууд хийж, туршилт хийж үзсэн. Жишээлбэл 32-ын тойргийн уулзврын баруун талын зогсоолд хувийн том аврын машинууд байршсан, зарим нь жил хөдөлгөөнгүй байлаа. Сонгон хайрхан дүүрэгт мөн адил догшил бүтээн байгуулалтын хүрээнд томоохон зогсоолууд байрсан. Тухайн зогсоолд өөрийн хувийн хашаанд машинаа засаж байгаа мэт хувь хүмүүс машин механизма задалж, тосмоос л асгаж, жилийн 4 улирал хучиж орхиж байна. Эдгээр асуудлыг зэгцлэх шаардлагатай байна. Дэлхийн хөгжсөн хотуудын жишгээр явъя гэвэл автомашины зогсоолууд менежменттэй байх шаардлагатай гэв. Улаанбаатар хотын хөгжлийн корпорац компаниас 50 байршил төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар 23 байршлыг зогсоол болгон тохижуулах ажил эхэлжээ.
Дотоод үйл явдлын мэдээг хүргэлээ үргэлжлүүлэн олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна уу? Харин төргийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ 7 өдрийн ихэр Москвад болсон Украины дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг танилцуулах асуудал арах түүний тусгай альж төлөөлөгч Стив Виткоффийн Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн уулзалтыг сайшаасан мэдээллийг цагаан ордонд хийсэн байна. Тэрээр цагаан ордонд лав гарагт хийсэн мэдээлэлтэй Путинтэй уулзсан Стив Виткофф, Жаред Кушнер нартай мягмар гарагийн орой уулзалтын талаар ярилцсан. За тэднийг Оросын албаны улсын ерөнхийлөгч Путинтэй маш сайн уулзалт хийсэн гэдгийг дурдж хэрвээ дайн эхлэх үед өөрийгөө ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол энэ дайн хязгаарч дэгдэхгүй байсан хэмээн дахин дурдсан байна. Трамп хэлэхдээ Путин дайныг зогсоохыг хүсэж байна. Түүнтэй уулзсан төлөөлөгчдийн сэтгэгдэл тийм байсан. Путиний хэлэлцээр хийхийг хүсэж байгаа талаарх төлөөлөгчдийн маань сэтгэгдэл маш хүчтэй байсан. Энэ удаагийн уулзалтаас ямар үр дүн гарах вэ гэдгийг би та бүхэнд хэлж чадахгүй. Учир нь үүнийг би ганцаараа нэг талаас мэдээлэх нь өрөөсгөл гэсэн иймэрхүү утгатай мэдээллийг тэрээр хийсэн байна. За даваа гарагийн уулзалтаас тодорхой үр дүн гараагүй хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлсэн бол Америк нэгдсэн улсын төрийн тэргүүнийхүү өөр утгатай мэдээлэл хийлээ. Түүнчлэн Кремлийн зүгээс ерөнхийлөгч Путиныг энхийн төлөвлөгөөнөөс бүрэн татгалцсан гэх мэдээллийг өгөөсгөж төлөвлөгөөг эрс няцаасан гэвэл буруу болно. Энхийн төлөвлөгөөний зарим хэсгийг хүлээж авсан ч зарим заалт нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан гэдгийг тайлбарлаад байна. За үүнээс гадна пүрэв гарагт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тусгай аж төлөөлөгч Стив Виткофф, ерөнхийлөгчийн хүргэн Жаред Кушнер нар Флорида мужийн Майами хотноо Украины хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн Рустем Умеровтой дахин уулзаж Москвад Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй хийсэн хэлэлцээний талаарх мэдээллийг Украины талд өгч Орос улбаны улсын талын сүүлийн үед тавьсан шаардлагуудыг танилцуулах болно гэж Америкийн хэвлэлүүд мэдээлж байна. Дараагийн мэдээг хүргэе. Малайзийн агаарын тээврийн Malaysia Airlines компани MH370 дугаартай 2014 онд сургуу алга болж байсан онгоцны эрэл хайгуулыг энэ сарын сүүлээр дахин эхлүүлэхээр болсон талаар тус улсын тээврийн яамнаас мэдэгдлээ. Малайзийн нийслэл Куала Лумпураас Бээжин чиглэлд 2014 оны 8 дугаар сарын 8-нд 239 зорчигч тээвэрлэн хөөрсөн Boeing 777 онгоц ардаараас гинэт алга болж сургуу болж байсан бөгөөд голцоо Хятадын иргэд зорчиж явсан тус онгоц алга болсноос хойш 11 жилийн дотор олон удаагийн эрэл хайгуулга хийж байсан боловч олж чадаагүй ба энэхүү үйл явдал нь агаарын тээврийн салбарын хамгийн учир битүүлэг осол болсон юм а. Өнгөрсөн хугацаанд 26 орны 60 хөлөг онгоц 50 нисэх онгоцоор анхны эрэл хайгуулгын ажлыг явуулж байсан ч 2017 онд өндөрлүүлж байсан бөгөөд хамгийн сүүлийн эрэл хайгуулгыг энэ оны 4-р сар зохион байгуулсан ч төдийлөн үр дүн гараагүй юм а. За өмнө нь явуулсан эрлийн үеэр онгоцны 100 тонны жижиг хилтерхий олдож байсан түүхтэй. Тэгвэл Малайзийн тээврийн яамны мэдэгдэлд шинэ эрэл хайгуулгыг 12-р сарын 30-ны өдөр эхлүүлж нийтдээ 55 хоног үргэлжлэн явуулах ба Их Британи Америк нэгдсэн улсад төвтэй Ocean Infinity компани далайн ёроолыг судлах роботын тусламжтайгаар эрен хайх ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. За мөн онгоц живсэн байж болзошгүй хамгийн өндөр магадлалтай бүсүүдийг шалгана гэдгийг мэдгдсэн ч тухайн байршлуудыг нь тээврийн яамнаас нийтэд мэдээлээгүй байна. За онгоцон зорчиж явсан хүмүүсийн ар гэрийнхэн шинэ эрэл хайгуул эхлүүлэхийг шаардаж өдийг хүртэл ямар учир шалтгааны улмаас онгоц алга болсныг тайлбарлах хариултын төлөө тууштай тэмцэж ирсэн бөгөөд Малайзийн тээврийн яам мэдээлэл гаргасны дараагаар сургуу алга болгосны ар гэрийнхэн хайгуул дахин эхэлж байгааг талархан эргээр хүлээн авсан байна. Сүүлийн мэдээллийг хүргэе. Хувцас загварын ертөнцийн холбогдолтой мэдээлэл байна. Италийн тансаг зэрэглэлийн хувцас загварын Prada Group Versace брендийг худалдан авснаа энэ 7 хоногийн мягмар гарагт зарласан байна. Ингэснээр тус групп удаан хугацаанд зорж байсан зорилготой инхүү хүрээд байна. Prada Group нь Америк нэгдсэн улсад төвтэй Capri Holdings компаниас Versace брендийг 1.3 тэрбум евро буюу 1.5 тэрбум $. Тэнцэх мөнгөөр бол худалдан авах эцсийн гэрээнд энэ оны 4-р сард гарын үсэг зурсан бол ийхүү уг гэрээ эцсийн байдлаар шийдэгдсэнийг энэ 7 хоногт мэдээлээд байна. За өмнө нь бол COVID-19 сар дахлын үеэр
одоо хоёр компанийн хооронд яриа хэлэлцээр хийж байсан боловч монополийн эсрэг асуудлаас болж хэлэлцээр одоо бүтлгүүтж байсан юм байна. За ингээд удаан хугацаанд үргэлжилсэн хүчин чармаалтын үр дүндийнхүү Prada Group Versace брендийг өөрийн болгож игнэнд нэгтгэж байна. За ингэснээр 1978 онд Италийн Милан хотноо Gianni Versace-гийн үүсгэн байгуулж байсан тансаг одоо загварын Versace брэнд нь тус группийн хоёр дахь одоо гол брэнд болох Prada болон одоо Miu Miu брэндүүдийн игнэнд инхүү нэгдэн орж за ингэснээр энэ нь Италийн загварын салбарт стратегийн огцом өөрчлөлт гаргаж байгааг илэрхийлээд байна. Үзэгч та бүхэндээ гадаад мэдээ хүргэлэн анхаарлаа хандсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.